2025 оноо бүгдээрээ ингээд багцлаад харахад бол технологитой холбоотой хувьцаанууд бол нэг 25-аас 27% өссөн байлээ. Ерөнхийдөө бол хятад өөрсдийн хэмэл оюун ухааны экосистемийг бол бүрдүүлж байна гэдэг дээр бол хүн болгон санал нэгдлээ. Тэгэхээр CUDA-тай одоо өрсөлдөх чадвартай тийм софтвер хятадынхаа талд хизээ гарах вэ гэдэг миний хувьд бол зүгээр 2026 оны бас том таамаглалуудын нэг. За хайдах байх юу вэ? За сайн болтгоо. Юу вэ? Таймда. Хаагаар явж байгаа дээрөө? Японы хөндлөн гол тооцлоо. 2 хоног явсан гэсэн үү? Тэгээ 2 хоног гарын явсан. Юу хийв? Баахан сонирхолтой хүмүүстэй уулзсан шүү. Японд амьдарч байгаа Монгол залуустай уулзсан. Тэгээд тэр хэрхэн амьдарч байгааг нь харуулсан. Ер нь чиглэлийн контентуудыг хийсэн байгаа. За бас Япон компанид ажиллаж байгаа хүмүүстэй уулзсан. Тэгээд тэр маань удахгүй Lemon Press дээр бас 1 сараас эхлээд цэцэгдээд эхэллээ. Nice. Миний нөгөө нэг солонгос хоёлоо орсон гэж байгаа юм тий. За. Тэгээд Японы чи бүр хамгийн дээрээс одоо North тийм. бүр доошоо ингээ явсан шүү дээ. Ер нь бол Хоккайдогоос эхлээд Осака хүртэл хамгийн өмнөд гэх юм бол тэр чиглэл явсан. Тэгээд баяхаа хүмүүстэй яваад явчаад ирсэн. Таны ажилтай юу? Welcome back. Ажил зөндөө ихтэй байлаа. Одоо он ерөнхийдөө гарах гад энэ оныхоо бүх үзүүлэлтүүдийг багцлаад тэгээд 2026 оныхоо стратегиудыг гаргаад тэгээд ер нь дэлхийд дээр байгаа манай олон нөгөө салбарын одоо representative төлөөлөгч хүмүүсүүд бүгд бас солонгос дээрээд тэд нартэй нэлээд удаан стратегийн сешнууд яваад тэгээд одоо л нэг жоохон амсгааж эхэлж байна. Гэтэ 2 хоног чи явцсан чамаа сансан байна шүү дээ. Тэгээ ер нь одоо хоёлаа баг юугаа подкаст хийгээгүй 1 сар болсон байна тий. Баг харин тэглээ тий. Ямар хаажлаа тий. Одоо тэгээд эн чинь хоёулангийн энэ жилийн хамгийн сүүлийн дугаар болгож байна. За тэгээ өнөөдрийн дугаарыг ярихад хоёлаа ярилцаад ер нь бол хоёуланд нь 2025 онд хамгийн онцлог 10 үйл явдлыг өөрсдөө 5-5-аар нь сонгож аваад одоо мэдээллүүдийг бэлтгэж аваад тэгээд хамгийн 25 оны хамгийн сүүлийн дугаар болгоод wrap болгож нийтлэхээр болсон байгаа. Тий. Вау. За тэгэхээр маш олон мэдээний дундаас олон мэдээ байна. Хоёулаа хэдэн ч мэдээ ерөнхийдөө cover хийсэн тий. Ер нь бол маш олон байсан. Гэхдээ ингээд зүгээр том зургаар нь хараад үтсэн чинь 2025 он зүгээр л AI буюу одоо хиймэл оюуны жил болсон байна. Тэгээд баг бүхэл одоо том мэдээнүүд ихэвчлэн ямар нэгэн байдлаар шууд болон шууд бус байдлаар ер нь бол хиймэл оюунтай нэлээд холбогдолтой байсан тий. За тэгээд шууд эхэлчихгүй ер нь. За тэгээд шууд мэдээ рүү оръё. Тэгээд мэдээж нөгөө хуулийн бас сонгож аваагүй тий маш олон мэдээлэлүүд байгаа. Тэн том мэдээллүүд өнгөрсөн. Тэгээд шууд мэдээнээс оръё. Тэгээд шууд нэг-нэгээр эхлэвч. За тэхүү. За тэгээ. Окей. Таны хамгийн ихний мэдээ юу байв? За миний хамгийн ихний мэдээ болохоор OpenAI. OpenAI Sam Altman 1.4 триллион долларын хэмжээний одоо дийлүүдийг хийсэн байна энэ жил тий. За тэгээд энэ хийгдснээрээ ерөнхийдөө дотроо бол ингээд айгүй олон компаниудтай янз бүрийн team дийлүүдийг ер нь хийгээл яваадсан баг 7 хоног болгоно л Financial Times ингээд одоо мэдээ ингээд харахаар OpenAI ямар нэгэн компанитай ингээд дийл хийсэн те тэр нэг л юу юм болоо гэж хоёулаа ч гэсэн 2-3 дугаар баг энийг бол ингээд cover хийгээл яваадсан те за тэгээд жишээ нь одоо Nvidia-тай жишээ нь 500 тэрбум долларын дийл хийсэн байсан. За тэгээд нөгөө AMD, Oracle эднэртэй 300 тэрбум долларын дийл хийсэн байсан. За тэгээ Microsoft-ийн Azure-тай бас 250 тэрбум долларын дийл. Тэгээд ерөнхийдөө ингээд дийлүүдийг ингээд ярих юм бол тэр лист баг дуусахгүй тий. Тэгээд тэр бүх дийлүүдийг бүгдийг ингээд нэмээд байсан чинь баг 1.4 триллион долларын ингээд хэмжээний дийл болцсон байсан. Тэгээд яг нэг сонирхолтой юм нь болохоор энэ бүх дийлүүдийг ямар ч хөрөнгө оруулалтын банк оролцоогүйгээр яг өөрөө ингээд дотооддоо бас хийсэн амар сонирхолтой санагдсан. Нэгдүгээр хоёрдугаар болохоор OpenAI ч өөрөө ингээд одоо public тий компани бол биш яг хувийн үнэлгээтэй хувийн үнэлгээ нь болохоор 500 тэрбум доллар 3 хоногийн өмнө харсан чинь 750 тэрбум доллар бараг болох ч байгаа юм шиг байсан. Тэгсэн мөртлөө өөрөө 10 тэрбум долларын орлоготой мөртлөө яаж одоо ингээд 1.4 триллион долларын одоо үнэлгээтэй ийм дийлүүд хийгээд байгаа юм бэ гэдг нь бас нэлээд олон тийм public хүмүүс бол ингээд энэ яг юу болоод байна вэ? Энд чи одоо бараг яг нөгөө нэг 2000 оны .com-ы bubble шиг бас хиймэл оюуны
хөөсрөл болж гинөө гэсэн бас нэлээд тийм айдас гэх юм уу одоо fear бол үүссэн. Яагаад тэгвэл иймэрхүү дийл ингээл мэдэн дээр гараад ирэнгут тухайн компанийн дийл хийж байгаа тэр нэг хамтрагч одоо партнер компанийн хувьцааных нь үн бүр амар өсөд байсан. Тэгээ өсөөр байгаа чам зүгээр сонирхуулахад 2025 оноо бүгдээрээ ингээд багцлаад харахад бол технологитой холбоотой хувьцаанууд бол нэг 25-аас 27% өссөн байлээ. Тэгэхэд S&P бол нэг 15-аас 18% өссөн байх жишээтэй. За нэг хэсэг Google бол жоохон бусад нөгөө нэг технологийн компаниудаа ингээ харьцуулахад юу stock тий хувьцаа нь бага байсан бол энэ жил нэлээд өндөр өслөө 66-аас 70% өссөн байсан. Nvidia бол нэг 30% өссөн. Palantir гэдэг бас нэг том компани байдаг штэ тий. DoD-ийн ард байгаа. Тэр бол 150% өссөн. За тэгээ Magnificent 7 гэдэг 7 хамгийн том одоо технологи компани бол нийт S&P-ийн 30%-ийг ингээд эзэлж гин гэдэг. Ерөнхийдөө бол үнийн хөөрөгдөлт маш их явлаа гэж харж байна. За тэгээд энэ үнийн хөөрөгдөлт явж байгаа учраас хизээ энэ одоо үнийн хөөрөгдөлт нөгөө нэг тесрэх вэ, pop хийх вэ гэдэг. Тэгээд тэрэн дээр бас маш олон ингээ мэдээнүүд явсан. Гэхдээ энэ бүгдийг ингээд хараад ингээ үзэхээр хаанаас эхэлсэн юм бэ гэд миний бодлоор ингээд харахаар би энэ яхаарахгүй энэ OpenAI-гийн 1.4 триллион долларын энэ дийлээс эхэлж одоо хэмэл оюухны хөөсрөлт үүссэн байна гэж харсан учраас энэ миний хувьд 2025 оны хамгийн том мэдээний нэгт орж байна. Ялцчгүй энэ бол хамгийн том мэдээ байсан. Хамгийн том баг дүнтэй мэдээллүүдийн нэг. Үүнээс улбаатаагаар ерөнхийдөө бол нөгөө бусад OpenAI-ийн өрсөлдөгч компаниуд бол өөрсдийн бодлогын стратеги дээр маш олон зүйлсүүдийг тусгасан. Тэгээд үүнтэй уялдаж нэг орж ирж байгаа нь бол миний сонгож авсан мэдээ. Нөгөө хэмэл оюун ухааны дэд бүтцийн асуудал бол энэ дээр яригдчих эхэлсэн. Мэдээж том өндөр дүнтэй гэрээнүүд хийгдэж байгаа тохиолдолд ард нь бол маш олон хэмжээний нөгөө компьютер одоо ажиллана, эрчим хүч болон энэ дата төвүүдийг ажилуулах одоо хэмжээний үйлдвэрлэл явна гэд. Тэгээ миний сонгож авсан мэдээ бол энэ мэдээ байгаа. Миний бодлоор бол 2023-аас 2024 онд бол хэмэл оюуныг илүү трейн хийх жил болсон гэж бодож байна. Өөрийнхөө үнцгээс харахад 2025 онд бол аль өрсөлдөгч байгууллага, аль компани нь хэрэглэгчдэд илүү бүтээгдэхүүнээ ашиглуулж чадах вэ гэдэг уралдаан явж байгаа юм шиг санагдсан. Тэгээд хэмэл оюун ухааныг одоо AI-г ашиглуулах, AI-г ажилуулах хамгийн том одоо хүчин зүйл бол чипүү байдаг тий. За тэгэхээр тэр олон чипүүг бол 24/7 буюу тасралтгүй ажилуулахад бол ард нь ажиллаж явах эрчим хүч, техник технологи болон хардвер хэрэгтэй. Тэгээд үүн дээр бол 25 онд бол одоо дэлхийн улс орнууд болон компаниудын зүгээс бол асуудал тулж ирсэн нь энэ нөгөө GPU-г ажилуулад байгаа эрчим хүчийг хаанаас гаргах вэ гэдэг асуулттай бол тулж одоо ирсэн. Мэдээж бол том компаниуд өөрсдийн дэргэд бол дата төвийг байгуулад бүтээн байгуулалтыг хийж байгаа. Гэхдээ эсрэгээрээ үүнийхээ хажуугаар болон нөгөө жижиг компаниуд болон өрсөлдөгч компаниуд яаж ажиллах вэ гэдэг асуултан дээр тулж ирсэн. Тэгээ 2025 оны сүүлээс ер нь намраас эхлүүлээд бараг л бидний мэдих хамгийн өндөр технологи ашиглаж байгаа компаниуд том гэрээнүүдийг бол байгуулад эхэлсэн. Өөрсдийн дата төвийг бол 2030 2027 гэхэд бол ашиглаад ирнэ гэсэн мэдээллүүдийг гаргаж ирсэн. Мэдээж үүнд бас нөгөө Америкийн хэмэл оюуны акшн план бас энэ талаар ярих бах одоо гол үргийг бол гүйцэтгэж байгаа. Тэгээ хамгийн сүүлд Anthropic өөрсдийн 50 тэрбум одоо долларын хөрөнгө оруулалтаар өөрсдийн хэмэл оюуны дата төвийг бол ажилуулахаар бол зэхэд бэлдэж байгаа. 2027 он гэхэд бол ашиглалтанд оруулна гэсэн төлөвлөгөөтэй бол ажиллаж байгаа. Тэгэхээр үндсэндээ бол юу гэх гээд байна вэ гэхээр ер нь бол нэг 10 дундаж одоо дата төвийг ажилуулахад 10-аас 11 мянган мегаватт одоо 10-аас 11 мегаватт буюу ойролцоогоор 11 мянгаас 12 мянган айлыг одоо тог захиалганаар хангах эрчим хүч хэрэгтэй болж байгаа тохиолдолд бол хамгийн одоо энэ онд бол хамгийн одоо хот миний бодлоор байсан зүйл бол энэ дэд бүтцийн асуудал бол яригдаж эхэлсэн юм байна гэж бодож байна. Тийм тэрнтэй яг адилхан яг хоо миний номер 2 мэдээ болохоор Америк улс. Тэгээд Америкийн засгийн газар чи бас хятадын талаар ярих бах. Гэхдээ ерөнхийдөө Америкийн засгийн газар, хятадын засгийн газар ерөнхийдөө энэ хоёр улс хоорондоо хэмэл оюун ухааны нэг тийм өрсөлдөөн яваад эхэллээ те. Энэ бол 2025 онд нэлээд ширүүлсэн гэж бол харагдаж байна. Тэр ч тусмаа хоёр орон хоёулаа өөрийн гэсэн одоо акшн планаа бол гаргасан те. Тэгэхээр миний мэдээ болохоор Америк улс одоо хэмэл оюун ухааны акшн планыг одоо Trump administration гаргасан. Тэр бол хамгийн том одоо хоёр дахь мэдээгээр би бол сонгосон. За хизээ гарсан бэ гэхээр сая 7 сарын 23-нд энэ хууль бол батлагдсан байгаа. Хуулиа баг хамгийн ихний дугаар дээр. Баг хамгийн 2 дахь дугаар байсан. Би харсан 2 дахь дугаар дээр байсан тий. Тэгээд энэ дотроо болохоор зөндөө олон хийх зүйлүүд байлаа, акшнууд байсан. Тэгээд тэр нь баг 90 гараад тийм федерал акшнууд байгаа. Тэгээд тэрийг болохоор 3 хэсэгт бол хуваажсан байлээ. 3 одоо тулгуур гэх юм уу? Стратегийн тулгуур. Эхнийх нь болохоор innovate
Хоёр дахь нь болохоор экосистем. Гурав дахь нь болохоор дэд бүтц. Гурав дахь нь болохоор дэд бүтц те. За тэгээд мэдээж засгийн газар бол өөрөө инновац хийнэ гэж бол байхгүй. Яг нь инновацыг дэмжинэ гэдэг утгаараа энэ стратегийн нэг тулгуур нь бол инновац гэсэн байсан. Тэгээд инновац дотроо миний харж байгаагаар яг засгийн газраас юу гэдэг вэ гэхээр одоо төрийн одоо татаасын одоо хөнгөлөлт ч юм уу те эсвэл татрын хөнгөлөлт ч юм уу. Гэхдээ нэг том юм нь болохоор хоёлаас өмнө ярьжсэн тэр нь болохоор дерегуляц гэдэг. Тэгээ дерегуляц гэдэг нь болохоор энэ хэмэл оюуханыг федерал буюу одоо улсын хэмжээнд регуляц хийх юм уу эсвэл одоо мууж стейт те яагаад бол Америкт нөө мужууч амар хүчтэй штэ мужийн хувьд регуляц хийх юм уу. Тэгээд энэ том ямаараа юу хийх гэдэг вэ гэхээр энэ хэмэл оюуханыг яг энэ улсынхаа төвшөнд дерегуляц ерөнхийдөө хийх тийм шийдвэр гарсан байгаа. Тэр нь юу гэсэн үг гэхээр Trump administration ерөнхийдөө хэмэл оюуханыг инновацийн тал дээр бол маш одоо тийм том хүчтэй болж байна гэсэн үг. Яагаад бол энэ улсаараа энэ регуляцийг хийх гэж байгаа учраас хоёр дахь нь болохоор экосистем. Экосистем гэдэг нь болохоор хоёулаа зөндөө ярьжсэн хэмэл оюуханыг одоо яг тэр нөө алгоритмыг бичихтэй хоёр аргаар бичиж болно. Нэг нь бол одоо open source нээлттэй байдлаар нөгөөх нь болохоор хаалттай байдлаар closed source те. Тэгэхээр Америк улс бол энэ хоёр стратегийг хоёулангийн тодорхой байдлаар хамт авч явах юм шиг надад бас санагдсан. Open source буюу одоо нээлттэй байдлаар яах вэ гэхээр яг өөрсдийнхөө одоо public илүү нэг тийм стандарт модельээ болохоор дэлхийд даяар ерөнхийдөө үнэгүй байдлаар open source-оор ингээ өгөөд тэгээд тэр нь ямар учиртай байна вэ гэхээр ирээдүйд те дэлхийн одоо ямар ч одоо enterprise компаниуд тийм үү өөрсдийн одоо хэмэл оюухан дээр одоо суурилсан өөрсдийнхөө алгоритмууд ч юм уу өөрийнхөө ингээ бүтээгдэхүүнээ яг made in US буюу одоо Америкт бий болсон энэ open source дээр тулгуурлах юм бол Америк улс ч өөрөө дэлхийд даяараа одоо илүү coverage-тэй хамааралтай болж эхэлнэ. Нэгт хоёрт болохоор яг дотроо засгийн газар чинь өөрөө Америк улс дотроо энэ AGI гэдэг хийх гэдэг байгаа те artificial general ерөнхий одоо хэмэл оюухан энийг бол илүү одоо close proprietary буюу энийг бол хаалттай байдлаар бол хийх байхаа гэж би бол харж байна. За тэгээ гурав дахь нь дид бүтц. Энийг нэх ярих шаардлагагүй чи түрүүн угаасаа аль хэдийн харцсан байгаа. Дид бүтц гэх юм бол хоёулаа нөгөө гинжи хэлхээ ярьсан те хамгийн анхны одоо raw material те ховор элементээс дараа нь энерги үүсгэн дараа нь data center барина тэгээ GPU хагас дамжуулагчаа хийн тэрэн дээрээ тулгуурлаад одоо software буюу одоо AI алгоритмыг хийн тэгээд тэрийг дараа нь application болгоод одоо ChatGPT болгох ч юм уу те тэгээд энэ болгон дээр ерөнхийдөө энэ гинжи хэлхэн дээр бүх хэсэг дээр нь ерөнхийдөө Америк бол одоо тэргүүлэхийг бол хичээж байна. Зарим хэсэг дээр угаасаа тэргүүлж байгаа, зарим хэсэг дээр тэргүүлээгүй байгаа. Тэгээд ерөнхийдөө US action plan буюу энэ хэмэл оюухны action plan нь энэ гурван тулгууран дээр ерөнхийдөө үндэслэж 2030 он гэхэд одоо хизээ мэдхгүй энэ AGI гэдэг бүтээгдэхүүн гаргаад энэ AGI гэдэг бүтээгдэхүүн гаргахад Америк улс нэгт байх байна гэсэн үндсэлтэй ийм мэдээ байсан. Энд бараг хүсэл сонирхлоо илэрхийлээд бараг энэ акшн планыхаа дараахан Intel компаниг бол төр засгийн газрын зүгээс хувь эзэмшнэ гэж зарлаад яг үнэ. Тэр бол яг энэ акшн планы одоо нэг хэсэг байсан те. Intel компани хувьцааг ингээ аваад Intel компани ч өөрөө одоо хагас дамжуулагч маш одоо стратеги ач холбогдолтой том компаниудын нэг байгаа. Тэгээ яахааргүй Intel компани бол бусад одоо өрсөлдөгчтэйгөө ингээд харьцуулахад жоохон сул яваад байсан шүү дээ те. Тэгэхээр энийг татаж авахын тулд Америк улс засгийн газар өөрөө ингээд шууд одоо өөрийн биеэрээ ингээд одоо интервац хийж эхэлж байна. Тэр нь бол бас яг харагдсан. 26 онд гэсэн үүнээс илүү томоохон одоо чухал мэдээлэлүүд болох гэж бодож байна. За яг үргэлжлүүлээд үүнтэй холбоотойгоор бол би хоёр дахь одоо өөрийн сонгож авсан хайлайт хийж байгаа мэдээ бол яалтчгүй нөө хятадд Америкийн хятад дахь одоо чипийн хориг байсан. Мэдээж бол 2022 оноос эхлээд бол Америкийн засгийн газрын зүгээс бол хятад руу одоо чиглүүлэх тодорхой хэмжээний чип буюу хагас дамжуулагчийн бүтээгдэхүүнүүд дээр бол өндөр түвшинтэй технологиг бол экспорт хийхгүй гэдэг дээр бол бат зогсож байсан. 2022 оноос ахуулаад энэ гэрээ хэлцээр бол үргэлжилсэн. 2023 онд бас хориг бол улам чангарсан. 2024 оны сүүлээр 2025 оны ихээр бол яриадж эхэлсэн зүйл бол за өндөр ер нь бол яагаад чипийг одоо экспортлохгүй гэдэг юм бол маш ойлгомжтой. Энэ нь болохоор нэгдүгürt яг уг үндэс шалтгаан нь бол нөгөө хятадын цэргийн армийн одоо технологид бол Америкийн одоо өндөр түвшний хэмэл оюун ухааны
хагас дамжуулагчийн чипүүд бол хэрэглэж байна гэсэн үндсэн дээр бол Америк өөрсдийн зүгээс үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор бол ингэж хоригдж байна гэдэг мэдээллүүдийг бол гаргасан. Тэгээд 2025 оны ихээр бол нэг зүйл яригдаж эхэлсэн нь бол нөгөө Nvidia-гийн энэ одоо хоригдож хамгийн одоо том нөлөөлөд байгаа одоо компани бол Nvidia-гийн зах зээлийн одоо хамгийн томоохон хэсгийг бол мэдээж хятад эзэлдэг. За тэгээд Nvidia-гийн зүгээс бол H20 үйлдвэрлэл буюу хятад зориулсан одоо Blackwell сүртэй чипээс бол арай бага хэмжээний H20 чипийг бол үйлдвэрлэлийн шатанд бол гаргаж ирсэн. Гэхдээ дотоод улс төрийн шахалт гэдэг ч юм уу үүнээс улбалаад энэ H20 чипийн эрэлт бол хятад бол буурч эхэлсэн. Учир нь гэх юм бол Бээжингийн зүгээс бол H20 чипийг бол томоохон Byte-таас Alibaba гэдэг одоо компаниудад ч юм уу ашиглахыг бол одоо санал болгохгүй гэдэг дээр бол бат зогсож ирсэн. Тэгээд мэдээж бол хятадын зүгээс бол Америкийн хоригтойгоор холбоотойгоор өөрсдийн дотоодын одоо AI чипүүдийг бол үйлдвэрлэж эхэлсэн боловч одоо Huawei ч юм уу Ascend гэдэг чипүүдийг бол үйлдвэрлэж эхэлсэн боловч төдийлөн нөгөө Америкийн үйлдвэрлэж байгаа чипийн бол хэрэгцээнд бол хүрч чадахгүй байсан. Гэхдээ яг хоёр дахь зах зээл дээр мэдээж нөгөө H200, H100 гэдэг одоо чипүүдийн одоо худалдаа бол хоёр дахь зах зээл дээр яваад байсан. Тэгээ 2025 оны 8 сард бол Nvidia-гийн зүгээс бол хятад зориулсан дахин твшилтэд одоо чипийг бол H200 бол дахин шинжилж бол үйлдвэрлэхээ мэдгдсэн боловч Трамп энэ дээр бол тодорхой хэмжээний шийд өгөөгүй. Саяхан бол Blackwell сүртэй H200 яг үндсэн чипийг бол саяхан гэж 12 сарын баг 19-нд байна уу? Үндсэн чипийг бол зарим нэг талаар бол ашиглах одоо гэрээ бол явж байгаа гэсэн мэдээлэл бол гарч ирсэн. Тэгэхээр 2025 оны онцлог мэдээгээр бол энэ мэдээг оруулж ирсэн байна. Энд гэхдээ айгуу сонирхолтой болоод байгаа тийм. Ерөнхийдөө баг Байден администрашнээс эхэлсэн тийм. Ерөнхийдөө эхлээ хориг тавьсан. За тэг эхлээ хориг тавьсан чинь хятадууд заавч чадахгүй юм байна. За тэгээд хоёр дахь зах зээл бий болсон. Энэ Сингапур, Сауди Араби эднэрээр айгүй олон зуучилж авсан. Тэр чинь баг 2-3 дахин нэмж манай нэг найз бүр яг энэ дийлэн дээр ажиллаж байсан мөлий. Сингапурт байдаг найз яг энэ хагас дамжуулагчийг болохоор Nvidia-гийн чип эдрийг аваад тэгээд Сингапурын тэр одоо компани зүгээс авангуудаа хэд дахин нугалж байгаа хятад руу зарж манай те. Тэгээ байжсэн чинь Трамп болохоор сүлд яасан мэхээр чиний хэлсэн шиг зар те. Гэхдээ арай нэг одоо нөө discounted version нь болохоор хятад руу зарж болно. Тэгтээ зарах болгондоо Nvidia-гаас 15% татвар авахар болсон тий. Revenue орлогоос нь. Тэгэхээр $100-оос нэг $15 бол Америкийн засгийн газар руу тэр мөнгө явахар болсон. Тэгсэн чинь хятад бид нэр одоо баг авах сонирхолтой болчлаа гэх тий. Өөрөө за Nvidia за би чипээ заръя гэсэн чинь авахгүй гэдэг. Бид нар авах шаардлагагүй яваад дотооддоо бид нар баг нэг үйлдвэрлэх одоо чадвартай болчихлоо. H20 эрэлт бол бүр унтсан тийм нэлээд унтсан байгаа. Тэгэхээр эн чинь бас Huawei эднэр дотоодынхын тэр компаниуд нь өөрсдөө баг ижил түвшний чадвартай хардверыг бол баг чипийг бол байгуулах боломжтой болсон. Кластер тий. OG кластерын талаараас ярьжсэн. Гэхдээ хамгийн гол тэр нэг одоо value add гэх юм уу те тэр нь хаана байна вэ гэхээр илүү software тал дээр бас байгаа юм шиг үлээ. Тэгэхээр CUDA Nvidia-гийн CUDA хоёулаас зөндөө ярьж байсан. Тэгэхээр CUDA-тай одоо өрсөлдөх чадвартай тийм software хятадынхаа талд хизээ гарах вэ гэдэг миний хувьд бол зүгээр 2026 оны бас том таамаглалуудын нэг. За тэгээд миний 3 дахь мэдээ болохоор их сонирхолтой миний бодлоор энэ юу байсан бэ гэхээр энэ ChatGPT OpenAI ChatGPT гарахаас өмнө ChatGPT гарахыг зөв таамаглаж чадсан одоо хідэн тийм топ AI-гийн researcher судлаач хүмүүс байгаа байхгүй юу. Тэгээд энэ хүмүүс болохоор нэг тийм блог бичсэн байдیں۔ Энэ жил. Тэгээд тэр блогн дээр болохоор манай дэлхий ерөнхийдөө 2027 онд одоо юу болох вэ гэдэг тэр нэг таамаглалын талаар scenario based нэг тийм блог бичсэн. Тэгээд тэр нь болохоор 2027 онд юу болохоос шалтгаалж 2030 онд одоо бидний дэлхий одоо ямар нөхцөл байдалтай байх вэ гэдгийг таамагсан нэг тийм блог байсан. Тэгээд тэр блог нь болохоор 2027.org AI.org гэдэг нэртэй. Тэгээд тэрийг маш олон хүн үзсэн, уншсан. Тэгээ тэрэн дээр маш их одоо тийм бас сэтгэл ерөнхийдөө бол явсан байгаа. Тэгээ тэрийг зүгээр хальт хэлэхэд юу болсон бэ гэхээр энэ химэл оюун ухааныг одоо ингээл зөндөө олон том компаниуд ингээл одоо research хийгээл дэвшүүлээл сайжруулалаа тий. Тэгжээтэл ерөнхийдөө
одоо Америкийн засгийн газар бол хизээ нэгэн цагт 2027 гэхэд бол баг энэ ерөнхий хэмэл оюуханыг бол баг бий болох боломжтой, AGI-г бий болох боломжтой. Тэгэхээр AGI бий болохын хамгийн том одоо нэг тийм одоо суурь үндс нь юу вэ гэхээр энэ хэмэл оюухан чинь өөрийгөө одоо сайжруулах, хөгжүүлэх боломжтой нэг тийм tipping point гэх юм уу? Тэр tipping point руу бид нэр яваад байгаа юм шиг байгаа. Одоо бол яг ингээ хоёулын шиг хүмүүс хөгжүүлээд яваад байгаа. Тэ хүмүүс хөгжүүлд явж идэл яг нэг тийм tipping point хүрэнгууд хэмэл оюухан өөрийгөө хөгжүүлэх чадвартай төвшөнд очно гэж байгаа байхгүй юу? Тэнд очиж юм бол одоо AGI буюу ерөнхий хэмэл оюухан руу хүрэх тэр одоо зай гэх юм уу? Шууд амар багасаад тэгээд 2027 гэхэд ер нь баг гарчих واخ гэсэн ийм таамаглал бол яригдсан байгаа. За тэгээ энэ таамаглал дээр тэрний дараа болохоор хоёр path байгаа гэж байгаа. Одоо humanityд хүн төрөлхтөнд нэг нь болохоор бид нэр энэ нэг safety буюу одоо safety монголоор гэдэг үлээ одоо safety талаас нь бид нэр энийг сайн барьж чадахгүй бол аюулгүй байдал талаас нь бид нар энийг сайн барьж чадахгүй контролдож чадахгүй бол энэ хэмэл оюухан нь өөрөө одоо өөрийнхөө consciousтэй болоод тэг хүн төрлөختнийг бол 2030 он гэхэд бол устгана гэсэн нэг таамаглал байгаа. Нөгөө таамаглал нь болохоор 2027 онд энэ том гүрнүүдтэй Америк хятадууд ингээд хоорондоо өөрсдийнхөө одоо difference-ийг aside хийгээд те ингээд хүн төрлөختөө өөрсдөө ингээд нийлээд хэмэл оюуханыг ингээд контролдож чадах юм бол энэ одоо дэвшлийг одоо багасган сулруулнаа тий удаашруулнаа гэсэн ийм хоёр таамаглалтай. Тэгээд бидний хувьд чи 2027 гэдэг чи одоо ерөөсө 2 жилийн дараа тий яаж ийм хурдцтай ингэж дэлхий хөгжиж байгаа юм бэ гэдэгтээ маш олон талаас ийм таамаглалууд гарч ирсэн. Тэгэхээр энэ бол миний хувьд маш олон хүнд бас нэг тийм бодогдуулахаар нэг тийм блог гарсан. Тийм учраас миний 3 дахь мэдээнд арсан. Хойлоос наадах чинь задалж 2026 онд үргэлжлүүлж явбал гоё юм байна тий. Тий, энэ ингээд айгуу гоё. Яг 2025 оны 3 сараас эхлээд бичигдсэн ингээд байгаа хгүй. Тэгээ энэ сар бүрээр нь блог нь байгаа. Энэ сард ийм болно, энэ сард ийм болно. Тэгэхээр бас юу амар сонирхолтой байх вэ? 2026 онд одоо болж байгаа үйл явдлууд энэ блогтой одоо нэг таамагласантай хэр уйлж байна, хэр оф байна вэ тий. Тэрийг бүгдээрээ хойлоос шалгаад явах бол маш сонирхолтой байж магадгүй тий. За тэгээ миний 3 дахь мэдээ бол яг өмнөхтэй ярьсантай бас холбоотой. Ер нь бол Хятадын хэмэл оюуханы салбар бол 2025 онд маш том хэмжээний өсөлтийг бол үзүүлж байгаа гэдэг дээр 3 дахь мэдээгээр одоо сонгож авсан. За тэгээд саяхны хүртэл бол нөгөө Хятадыг технологийн салбарын хувьд бол илүү барууныг дурайх те ер нь бол чипийн хоригт бол жоохон гацсан маягтай инвижигаас илүү хамааралтай байсан гэдэг дээр бол гэж ярилцжсэн бол 2025 онд бол энэ санаад идея бүр ингээд огцом мэрэглээ. Ерөнхийдөө бол Хятад өөрсдийн хэмэл оюун ухааны экосистемийг бол бүрдүүлж байна гэдэг дээр бол хүн болгон санал нэгдлээ. Энэ ч утгаараа бол 2025 онд Хятадын Нанжи хотод зохиогдсон одоо технологийн үзэсгэлэн дээр яг үнэтэй адил Америктай адилхан өөрсдийн AI action планыг болвол гаргаж тавьсан. За мэдээж энэ дээр юу зорж байгаа гэхээр илүү бие даасан хараат бус өөрсдийн одоо хэмэл оюуханы салбарт бол номер 1 тоглогч болно гэдгийг бол зарласан. Үүнтэй уялдуулаад захиргаан машин те хэмэл оюун төвтэй захиргаан машин одоо нисдэг машин одоо маш олон төрлийн технологиуд бол гаргаж тавьсан. Үүний одоо үндсэн гол одоо суур юм уу те юу вэ гэхээр өөрсдийн одоо хэмэл оюун ухааны өндөр одоо хүчин чадалтай супер кластер супер под буюу яг л нэг Blackfish шиг ажилладаг тийм хагас дамжуулагчийн суурийг бол бүтээж чадлаа гэдэг мэдээ бол дээр явсан. Тэгээ үнэн нь бол мэдээж нөгөө экспортын сая өмнө ярьсан хоригтой Huawei-ийн те өөрсдийн одоо гаргаж байгаа мэдээтэй бол холбоотой ийм супер кластеруудыг бол үйлдвэрлэсэн. За тэгээ мэдээж яг одоо Nvidia-гийн нөгөө Blackfish сүртэй харьцуулахад энэ хүчин чадлын хувьд одоогийн байдлаар бол муу ч гэсэндээ яг хэрвээ энэ супер подууд нь илүү нөгөө яг бүрэн хүчин чадлаар ажиллаад эхлэх юм бол Хятад бол өөрсдийн бие даасан хэмэл оюун ухааныг бол хөгжүүлж чадах юм аа гэдэг дээр бол бүх санал нэгдэж байгаа. За тэгээд мэдээж энэ Хятадын одоо хэмэл оюун ухааны 2025 оны өсөлтийг харуулах хамгийн одоо тод жишээнүүдийг бол бас дурдъя гэж бодлоо. Мэдээж нэгдүгээрт бол хамгийн одоо 2025 оны хүмүүсийн хамгийн анхаарлыг тавьсан бүтээгдэхүүн бол яхаараа DeepSeek байсан. DeepSeek байсан. DeepSeek буюу одоо V3 R1 загварууд те яг л ChatGPT-тэй өрсөлдөж чадах үз reasoning модельүүд код бичих те agentic моделийн одоо
Agentic модулийн логикийг илүү өндөр түвшинд бол гаргаж чадсан энэ бүтээгдэхүүн. Гэтэ бараг 100 дахин байсан. Тийм 100 дахин хямдхан тэгээ бас нээлттэй те cost efficient те. Ийм одоо бүтээгдэхүүнийг гаргаж чадсан. Үүний дараагаар бол бас юу лөө Silicon Valley руу илүү экспорт хийсэн нэг бүтээгдэхүүн байсан. Та юу бодож байна? Ваа, тэр нь юу байсан бол? Alibaba-ийн Qwen гэдэг. Окей. Би нэг сайхан сонссон. Гэхдээ энэ бас хоёулангийн яриан донд явж л байсан байлаа. Илүү нөгөө одоо хятадаас Silicon Valley руу экспортлж чадсан хамгийн одоо анхны бараг бүтээгдэхүүн AI бүтээгдэхүүн болж гарч ирсэн. Илүү нөгөө компани те cloud ашигладаг enterprise-уудад зориулагдсан AI модель гэж хэлж болно. За тэгээ яг хөө ингээд хятадын зүгээс бол нөгөө юу Huawei Ascend чипийг бас ярьж болж байна. Мөн дээрээс нь нөгөө Kimi гэдээ бас moonshot модель байгаа юм байлээ. Энэ нь бас нөгөө илүү thinking модель дээр илүү ажилтдаг ийм хүү модельүүдийг ярьж болно. Мөн дээрээс нь хоёулангийн ярьсан нөгөө захилгаан машин одоо BYD гэж хэлчихсэн. BYD яг нөгөө Европод туршигдж байгаа. Би буруус нэг бол Лондонд туршигдж байгаа. Өөрөө хөтөлгөөрт захилгаан машиныг бас autonomous car-ыг бол туршиж ирж байгаа нь бол хятадын хэмэл оюун ухааны өсөлтийг бол харуулж чадж байгаа хамгийн томоохон жишээнүүд юм байна гэж сонгож авсан байгаа. За миний дөрөв дэх мэдээ юу? За сүүлээс хоёр дахь миний мэдээ бол income inequality. Тэгэхээр их одоо гэдэг нь одоо цалингийн гэх юм уу тэгш бос байдал гэх үү те тэгшлэх бах ер нь бол тэгш бос байдал. За ерөнхийдөө хүн төрөлхтний тэгш бос байдал гэх юм уу. За энэгээ зүгээр дэлгэрүүлээ те. Юу болсон бэхээр ганц хоёр зүгээр мэдээгээр Elon Musk дөнгөж сая Tesla компани руу буцаж очихдоо $1 trillion. Тэгэхээр нэг хүний цалин өнөөдөр $1 trillion хүрэх боломжтой. Одоо team гэрээг жишээ нь Tesla-гийнхаа туудастай болон одоо байгуулж чадсан. Тэгээд Tesla-гийн одоо хөрөнгө оруулагчид нь тий shareholder-ууд нь болохоор тэрийг дэмжиж байгаа байхгүй юу? Энэ яг юу гэсэн үг вэ тий нэгдүгээрт. Хоёрдугаарт Meta компани үүсгэн байгуулагч Mark Zuckerberg бас яг энэ хэмэл оюухантай холбоотой хүмүүсийг ерөөдөө гаднаас татаж эхэлсэн тий. Тэгэхдээ зарим одоо хэмэл оюуханы researcher судлаач хүмүүсийг болохоор $100 сая авсан. Зарим нь $200 сая авсан. Тэгэхээр тэр Alexander Wang гэдэг яг өөрийнхөө тэр TBD гэдэг лабийнхаа одоо авч яваа гэд Scale гэдэг компаниг болохоор 51% хөрөнгө оруулалт төлөө 49% хөрөнгө оруулалт хийхдээ тэрийг бол хэдэн 10 тэрбум долларын одоо хөрөнгө оруулалт хийсэн ч юм уу те. Тэгэхээр ингээд зарим хүмүүс чинь одоо яг нөгөө NBA-гийн те одоо саксчдын celebrity шиг өндөр цалинтай ингээд болоод эхэлж байгаа байхгүй 100 сая $200 сая те. Тэгээ явж исэн чинь at the same time буюу яг нөгөө талд нь болохоор маш олон хүмүүс халагдаж эхэлсэн тий. Өнөөдөр бол энэ 2025 он бол одоо яг энэ white collar буюу одоо энэ ажил хийж байгаа хүмүүсийн хувьд хамгийн их халагдталтай жилүүдийн нэг байсан. Би чинь одоо MBA бизнесийн сургууль төгссөн гэхэд яг манай одоо Harvard-ын бизнесийн сургуулийг төгсөж байгаа энэ жилийн оюутнуудын статистикаа харахад 60% нь бизнесийнхаа сургуулийг төгсчөөд өнөөдөр ажилгүй байна. За Anthropic-ийн хойч Cloud Anthropic-ийг ярьсан. Anthropic-ийн founder үүсгэн байгуулагч юу гэж хэлсэн бэхээр 2030 он гэхэд entry level буюу одоо яг шинээр орж байгаа ажилчин ангийн одоо ажилгүйд 50% ихснэ гэсэн байгаа ч юм уу те. За тэгээд одоо энэ зөвлөх үйлчлэгээний байгууллагад McKinsey, BCG, те Bain эднэр болохоор энэ жил бол ерөөсө баг хүн авах боломжгүй байгаа. McKinsey 7 хоногийн өмнө болохоор өөрсдийнхөө нийт ажилчдынхаа 10% бол ингээд халнаа гэж байгаа те. Одоо тэгэхээр нөгөө Duolingo дээр хойлоос ярьж исэн Duolingo бол ингээд өөрөөхөө бас хүмүүсийг 50% хална гэж Salesforce 70% хална гэд энэ жил бол ерөөсө 7 хоног болгон халалт боллоо layoff гэж байгаа те 7 хоног нь халт. Тэгэхээр ингээд нэг өнцгтөр болохоор ингээд хүмүүс зөвхөн хэдэн мянгаараа халагдаж эхэлж байна. Нөгөө тал дээрээ болохоор хідэн AI researcher-ууд нь болохоор ингээд 100 сая $200 сая $1 trillion ингээд цалингууд авч эхлэхээр энэ бол нөгөө нэг тэнцвэр биш байдал маш ихээр энэ жил бол үүсэж байгаа capitalist at its worst гэж байгаа байхгүй юу. Тэгж ерөнхийдөө үүсч эхэлж байна. За тэгээ ирээдүйд нөгөө хэмэл оюухан бидний бүх ажлыг replace хийнэ гэсэн зөндөө олон айцууд гарч ирж байна, тааврууд гарч ирж байна. Энэ нь гарч ирэх юм бол хүн төрөлхтөн ерөнхийдөө ажилгүйдэлтэй болох юм байна. Ажилгүйдэлтэй болох юм бол энэ хүн төрөлхтнүүдийг бүгдийг одоо ингээд тижээхийн тулд universal basic income гарч ирэх юм байна гэж байгаа тийм UBI гэдэг. Universal basic income хэрвээ үнэхээр одоо ирээдүйд гарч ирэх юм бол inequality тэнцвэр бус байдал бол ерөөдөө хүн төрөлхтөнд хамгийн ихээр ол энэ үзэгдэнэ гэж байгаа. За тэгэхээр энэ бол яхаарахгүй миний хувьд бол маш том бас айдас. 2026 онд энэ айцууд үнэхээр
бий болох нь төрөлжих нь эсвэл буцаад бид нэр хүн төрөлхтнийхээ хувьд ингээд одоо шийдэл олох нь тий тэрийг бол би маш их сонирхож байна юу болох нь тэрийг бүгдээрээ харцгаая. Нэг ясандаа илүү нөгөө нэг талд хүмүүс ажилласаа халагдаад нөгөө талд хүмүүсийн цалин огцсон мөсөд. За яг үүний дараагаар миний бас сонгож авсан мэдээ бол хоёулынгийн сая өмнөхдөр ярьсантай холбоотойгоор humanoid robot-ийн одоо evolution 2025 онд юу яасан бэ гэдэг бол их сонирхол татсан. Ер нь бол Tesla өөрсдийн нөгөө нэг Optimus Gen 3 гэдэг баха. Gen 3-ыг бол танилцуулсантай холбоотой. Gen 3 тий? Gen 3-ыг бол танилцуулсантай холбоотойгоор бол humanoid robot-ийн шилжилт бол маш сонирхол татсан. За тэгээд яг таны дурдсантайгаар бол Хятад улс 2024 онд өөрсдийн хэрэглээнд бол 2 сая одоо роботыг бол өөрсдийн үйлдвэрлэл технологитой ингээд явахаар бэлтгэхээр ингээд зэсгээд 2025 онд илүү ингээд худалдаанд гаргаж эхэлсэн. За хэний хүртэл бол нөгөө хэмэл оюуханд суурилсан энэ хүн дүрст роботууд бол нөгөө илүү демо тренинг одоо төвшөнд одоо бид ингээд харж ирсэн бол одоо 2025 онд илүү юу болоод ирсэн. Нөгөө үйлдвэрлэлтэй хүмүүсийн одоо олноор ажилтдаг газар болвол ингээд ажиллаад эхэлсэн. Тэгээ илүү нөгөө хэрэглээнд нэвтэрсэн гэж хэлж болно. За тэгээд ер нь бол 2025 оны ингээд өөрчлөлтийг харах юм бол илүү нөгөө ингээд хөдөөлж алхаж гიშгэж чаддаг илүү хүн чиглэл рүү бол ингээд төвлөрсөн юу л бол бүтээц рүү бол humanoid robot бол чиглэсэн. Тэгээд маш их илүү нөгөө real world датаг буюу ингээ хэмэл оюуны датаг ингээ өөртөө боловсруулад мөн дээрээс нь камер мэдрэгчийн тусламжтайгаар бол хариу үйлдэл хийх боломжтой тийм туршлага урамжлуулах боломжтой роботууд бол илүү тренди байсан. Жишээлх юм бол Tesla-гийн Optimus роботыг бол дуртаж болж байна. Мөн фигур AI-ийн гаргасан фигур тэг 03 гэдэг одоо 2025 онд бол хамгийн одоо бодит ахиц үзүүлсэн юугаар бол роботын одоо төхөөрөмжөр бол тодорсон. За тэгээ үргэлжлүүлэн ярих юм бол нөгөө agility robotics гэдэг л тэрийг тэр бол өөрсдийн дижитийн хувилбарыг бол дахиж гаргасан гэдэг ч юм уу. Иймэрхүү одоо хэмэл оюуны хэмэл оюун суурилсан humanoid роботууд бол 2024 болон 2023 оныг одоо онтой харьцуулахад бол 2025 онд илүү тренди бас илүү нөгөө хувьсаж өөрчлөгдөж чадсан сэдвэр бол тодорсон. Гэвчиг яг нөгөө яг өмнө байсан асуудлууд бол энэ дэр үргэлжилж байгаа. Үүний нэг хамгийн тодорхой жишээ нь бол хоёулаа өнгөрсөн дугаар дээр бол ярьж ирсэн нөгөө гарын dexterity гарны ингээ хөдөлгөөний асуудлыг бол шийдэж чадахгүй бас хэвээр л байгаа. Тэгээ энэ бол 2026 онд илүү шийдэгдэх байхаа гэсэн таамаглалыг бол төвшүүлж байгаа. Яа. Энэ нэст амар сонирхолтой мэдээ. Ерөнхийдөө 2024 он хүртэл бол робот бидний ойлголтын хувьд бол ерөнхийдөө industrial буюу тий одоо нөө task oriented robot гэж ярьд юм да. Ямар нэгэн зөвхөн яг одоо үйлдэлийг хийж чадах ерөнхий биш роботыг бол маш ихээр одоо хийдэг байсан тий. Тэрэн дээр бол хятад яахаарахгүй ингээ нэг номертой байгаа. Тэгсэн чинь энэ жилээс одоо ChatGPT эдрийг гараад эхэлсэн чинь энэ чинь бүр яг humanoid буюу одоо general буюу энэ ерөнхий роботыг өөрийн гэсэн conscious тийм ерөнхий роботыг бараг бий болох боломжтой байна гэд 2025 онд бараг бүх компаниуд ийшээ ингээд ороод эхэллээ. Тэр бол бүр амар ажиглагдчих. Манай Samsung компани ч гэсэн одоо өөрийн гэсэн humanoid robot одоо багтай болчлоо. Тийшээ VMV явдаг. Тэгээ яг үнтэй холбоотойгоор бас нөгөө илүү тренингэд зориулагдсан бол тэгээд бас нөгөө илүү ингээд чек хийхдээ одоо энэ ингээд алхалт нь ажиллаж гинүү те энэ ингээд мэдрэгч нь ажиллаж гинүү гэж илүү трейн хийдэг гэсэн бол одоо илүү урт хугацаанд үргэлжлэх буюу 8-9 цаг илүү тасралтгүй ажиллаж чадж гинүү. За тасралтгүй энд ажиллуулахад одоо хэрэг хугацаа шаардж байгаа вэ гэдгийг бол илүү шалгадаг болчлоо. Тэгэхээр эн чинь юу гэдэг нөө гэхээр илүү нөгөө хүний бүтээмжийг орлож чадж гинүү гэдэг дээр илүү анхаарал хандуулах нь бол илүү ойлгомжтой болчлоо л доо. Энэ чиглэлийн сэдв дээр. Тэгээ ингээд роботыг ингээ хараад үзэх юм бол роботыг бол миний бодлоор за нэг 3 хувааж байгаа байхгүй юу? Эхнийх нь болохоор humanoid robot те. Эхнийх нь болохоор the brain нь одоо яг software одоо тархин. Хоёр дахь нь болохоор humanoid robot бол баг ирээдүйд ийм нэг тийм одоо copper одоо юугаар iron-оор одоо төмрөөр биш энэ чи яг одоо хүний бие махбодчиг баг ийм тийм biological баг роботыг бий болох боломжтой. Тэр нь болохоор одоо бие нь гурав дахь нь болохоор гар dexterity. Тэгэхээр миний бодлоор номер 1-ийг бол ер нь бол хийцэн. Одоо brain буюу тархин нь бол амар амархан гэж яриад байгаа. Тэр Google DeepMind-ийн Demis Hamas илүү тэр юу гэж хэлж байгаа гэхээр тархин нь бол угаасаа одоо Gemini-га хийчин, ChatGPT-гээ хийчин. Тэр software бол it's not a problem. Проблем биш гэж байгаа байхгүй юу. Хоёр дахь проблем нь болохоор яг энэ material science.
яг энэ хүн шиг ингэж харагдах боломжтой, хүн шиг юм фил хийх боломжтой. Тэр материалаар яаж өнөөдөр роботыг хийх вэ гэхээр тэрийг бол хүмүүс бас сайн судлаагүй байгаа юм шиг үлээ. Тэгээ нөгөө Jensen Huang хэлсэн шүү дээ. Jensen Huang-аас нэг хүн асуугаад та одоо ингээ ирээдүйд одоо оюутнуудтай залуучуудад ингээ хандаж хэлэхэд ямар мэрэгжил одоо хамгийн тийм секси хамгийн хот байх вэ гэсэн чинь манай material science гэж байгаа байхгүй юу. 2 дугаар. 3 дугаар болохоор гарыг чадахгүй байна. Elon Musk ч яг зөв хэлсэн Optimus дээр одоо хамгийн том проблем нь гарын dexterity тий. Тэрийг хизээ гаргаж ирэх нөө. Тэгэхээр 2026 он бас нэлээд олон төвшлтүүд бол гарах бах. Тэгээ хоёулаа харъя тий. Тийм. Тэгээ 2026 онд бас нөгөө илүү юун дээр ажиллана гэж хэлжсэн санхүү. Нэг роботод одоо ногдох хүний худалдаж авах үннийг илүү бууруулах дээр илүү ажиллах юм байна. Стил яг нөгөө өнөөдөр роботууд чинь худалдаж авъя гэх юм бол хэрэглэн гарсан роботууд бол илүү тэр ах роботыг 20,000-аар гаргана гэж хэлсэн. Elon Musk. Тэнгүүтээ энэ асуудлыг чинь бас яаж шийдэх вэ? Яаж гарах вэ тий? Одоо 20,000-аар арай гарахгүй шүү дээ тий. Яа үнэ. За таны хамгийн баг сүүлийнх үү? За миний хамгийн сүүлийн мэдээ болохоор зүгээр том компаниудын хоорондын өрсөлдөөн л гэж ярих юм уу да. Everyone is at code red. Code red гэж их ярьдаг англи дээр. Ингээ ямар нэгэн ингээ том асуудал ингээ гараад нөгөө өрсөлдөгч нь ингээ нэгийгээ ингээ дийлээд эхлэнгуут одоо code red гэдэг сигнал гаргаад тэгээ хоорондоо өрсөлддөг гэх юм уу те. За энэ юу гэдэг вэ гэхээр яг энэ ChatGPT гарахаас өмнө бол яг энэ химэл оюун ухааны эцэг бол яхааргүй Google компани байсан. Google компани энэ химэл оюун ухааны ChatGPT LLM гэдэг модулийг гаргах хамгийн одоо чухал технологи буюу тэр Transformer гэдэг технологи болохоор 2017 онд өөрийнхөө research paper-ээр судалгааныхаа тэр нөгөө баримтаар гаргаж ирсэн. Тэгсэн мөртлөө яагаад ч юм яг тэрэн дээр ингээд тулгуурлаад тэр competitive advantage өрсөлдөх чадвараа ингээд ашиглаж одоо market дээр буюу өөрийнхөө бүтээгдэхүүнийг бол гаргаж OpenAI-д бол алдсан. OpenAI ChatGPT гарч ирснээрээ маш том одоо айдас Google компанид бол бий болсон. Тэр нь юу вэ гэхээр Google-ийн одоо хамгийн одоо орлоготой, ашигтай бүтээгдэхүүн нь болохоор одоо Google Search тий. Тэгээд тэр энэ search-ийг бол ингээд ChatGPT бол ингээд баг орлох юм байна, replace хийх юм байна гэдэг айдсан дээр манай компани Google-ийн компани ерөнхийдөө хувьцаа бол маш ихээр унж исэн. Тэгэхээр тэнд бол ингээд Sundar Pichai бол өөрийнхөө компани дотроо code red зарласан. За тэгээ code red зарласнараа энэ химэл оюун ухааны хоёр том одоо дотор нь тийм нөө департамент байдаг. Тэр хоёр департаменттай хооронд нь ингээд нийлүүлээд тэгээд Gemini гэдэг бүтээгдэхүүнийг гаргаад тэгээ сарын өмнө лөө 3-7 хоногийн өмнө Gemini 3-ыг бол гаргасан. Тэгээ Gemini 3 нь бол өнөөдөр ChatGPT-г leapfrog хийсэн гэж байгаа. Тэгэхээр ChatGPT-гээс бараг хэд дахин илүү үзүүлэлттэй тийм том технологийн дэвшилтийг хэдхэн жилийн дотор 2-3 жилийн дотор ингээд гаргаад өнөөдөр Google 2025 онд хамгийн одоо өндөр хувьцаа нь өссөн компаниудын нэг технологиор ингээд шалгарч байна. Тэгэхээр ингээд Google-ийн хувьд бол ийм том code red боллоо. Тэгсэн чинь Sam Altman өөрийнхөө компани дээр code red бас ингээд зарлаад за та нар одоо ChatGPT-тэй ингээд холбоотой OpenAI-тэй холбоотой зөндөө олон ингээд төслүүд байгаа. Тэр бүх төслүүдээ бүгдийг март зөвхөн ChatGPT-г өнөөдөр сайжруулах дээрээ 100% ажил гэсэн даалгавар өгсөн. Тэгээ та нар бол одоо хэдэн сар бол баг унтахгүй шүү гэсэн мэдээлэл ингээ явж эхэлж байна. За тэнд бол тийм хажууд нь тэгсэн чинь хингээд Марк үлээ хүн билээ. Марк Zuckerberg нэг залуу байна. Тэр болохоор Meta дээрээ бас ингээд цаадах чинь болохоор айгүй олон жил нөгөө Metaverse дээр зөндөө олон мөнгө хаяад Reality Lab тэгээ тэрэн дээрээ маш их мөнгө алдаад ерөөхдөө тэрнээсээ ингээд бол холдож эхэлж байна. За тэгээ химэл оюун ухаан дээр өөртөөгөө ижил түвшний адилхан одоо open source дээр тулгуурсан Llama гэдэг бүтээгдэхүүн гаргасан. Хин хэрэглээгүй. Би бол хизээж хэрэглэж байгаагүй амьдралтаа. Тэгээ Llama бүтээгдэхүүн нь бол ерөнхийдөө уг нь гоё лагт те. Тэгээ Llama бүтээгдэхүүн нь бол яа харахгүй сул байла. Тэгээд code red зарлаад те. Тэгээд энэ Alexander Wang гэдэг баахан гаруудыг олон сая доллараар одоо бараг зодож тий баг руугаа оруулсан. Гэхдээ бол ерөөсөө бас сайн явахгүй байна. Тэгээ саяхан 2-7 хоног 3-7 хоногийн өмнө болохоор Metaverse-ийнхаа одоо ерөөхдөө үйл ажиллагааг хамаагүй багасгаад тэгээ тэндээс гарч ирж байгаа бүх одоо resource allocation-ыг болохоор хөрөнгө оруулалтыг AI руу одоо ингээ оруулна гэсэн чинь хувьцаа нь бас ингээд өсөж байна. За тэгээд Llama-гаа бол бүр болж байгаа юм билээ. Сая 2 хоногийнх өмнө мэдээ бол тийм Llama-гаа за боли Llama бол ингээ явахгүй байна. Өөрийн avocado гэдэг нэртэй одоо ChatGPT үүсгэж байгаа. Тэгээд avocado нь болохоор бас адилхан LLM avocado болохоо бүр scratch-аас бүр ингээ хамгийн 0-оос ингээд өөртөө хөгжүүлнэ. Тэгээд Gemini 3-тай болохоор нэг хэдэн сарын дотор тэнцвүүц ийм бүтээгдэхүүнийг гаргана гэсэн бас том зорилт гаргаад одоо ингээ явж байгаа. Бас байнгын code rate-тэй.
За тэрний хажууд Elon Musk гэдэг бас нэг залуу байна. Elon Musk болохоор өөрийнхөө Grok-тэй тэгээд бас нөгөө Truth буюу одоо Grokopedia-г бас ингээ гаргаад ингээ явж байна. Тэгэхээр ер нь ингээ хараад үзэх юм бол ер нь энэ бүх технологийн компаниуд бүгд код рэйттэй тэгээд яг нөө бизнесийн намайг сургуульд ингээ сурж байхад бас нэг тийм ойлголт байсан. Winner take all гэдэг. Одоо ямар нэгэн салбарт зөвхөн нэг тоглогч, нэг монопол байх уу? Эсвэл олон тоглогч хамт оршин тохирч чадах уу гэд. Тэгэхээр зөндөө олон подкаст сонслоо, зөндөө олон хүмүүсийн бас ингээд үзэл бодлыг сонслоо. Тэд нар бол ингээд нэг 2-3 тий одоо winner ялагчийн бүтээгдэхүүнүүд бол байж болно гэсэн санаа гаргаж байгаа боловч яг энэ том технологи компаниудын фаундеруудын одоо удирдагчийн ингээ хийж байгаа үйлдэлүүдийг харахаар тэд нар бол тэгж бодохгүй байх шиг байна. Тэд нар бол яг л нэг бүтээгдэхүүн ганц монопол гарахын төлөө бүр ингээд улаарч байна тий. Бүх улаарч байна ер нь бол. Тэгэхээр энэ бол 2025 онд бол харагдлаа. 26 онд юу болох нь харъя. Энэ бүх өрсөлдөөнөөс одоо хожиж байгаа хамгийн том газар юу гэж бодож байна та? Би хожиж байна. Хэрэглэгч хожиж байна. Хэрэглэгч хожиж байна. Ер нь бол баг мөнгө төлөхгүй гэж айгүй харагдаад байгаа шүү дээ. Одоо ChatGPT-д хоёлаа тий сард $19 төлж байна. Монголоос ChatGPT-г бол $15 төлж байгаа гэж би сонссон. Монгол арай хамтхан гэдэг. Би зүгээр тийг сонсон. Үнийг мөг юм уу? За юу ч гэсэн ерөнхийдөө ингээд төлөө яваад байгаа. Гэхдээ энэ өрсөлдөөн улам ширүүсэх тусам бидний дата, бидний хэрэглэгчийн дата илүү хэрэгтэй болно тий. Тэгээд ер нь бол баг буцаад 0 руугаа free тий. Ерөнхийдөө free болж магадгүй. Тэгэхээр яг хэрэглэгчид бол богино хугацаанд бол сайн. Гэхдээ хугацаанд бүгдээрээ ажиллаа алдна. Ажиллаа алдна. Тэ. За тэгэхээр миний хамгийн эхний сонгож авсан юу болвол мэдээ болвол Гэтэ хамгийн сүүлд ярих гэж байгаа. Тэг хамгийн сүүлд ярих гэж байгаа. CES гэж жил болгон Лас Вегас зохион байгуулагддаг үйл ажиллагаа байгаа. Энэ дээр илүү нөгөө 2025 он болон 2024 оныг дүгнсэн. Мөн дээрээс нь 2025 оны чиг хандлагыг тодорхойлсон бүтээгдэхүүнүүд тэгээд шийдлүүд яригддаг одоо ивент болсон. Яагаад энийг илүү сонгож авч ийн вэ гэхээр энэ дээр яригдсан хамгийн том зүйл бол мэдээж хэмэл оюун ухаан. Одоо хоёулангийн одоо бүхэл сэдвээр холбогдож байгаа хэмэл оюун ухааны одоо зүйлсүүд нь энэ дээр бол яригдаж анх гарч ирсэн юм шиг надад бол санагдсан. Мэдээж ингэж явж байгаа ч гэсэндээ. Тэгээ 2025 онд CES дээр юу гэж зарлж ирсэн бэ гэхээр сахны хүртэл бол нөгөө хэмэл оюун ухааныг илүү програмчлах те хэмэл оюун ухааныг илүү аппликейшн суурьтай LLM модулүүд дээр илүү шингээж өгч ирсэн бол одоо илүү хэрэглээнд нэвтрүүлнэ төхөөрөмжүүд дээр хэмэл оюун ухааныг илүү ингээд турших нь илүү элбэг болно гэсэн. Тэгээ яг үүний үндсэн дээр ч гэсэн яг хуулийн саяны ярьсан дурдсанчлан бүхий л одоо wearable ч юм уу те эсвэл хүмүүсийн хэрэгэлдэг одоо төхөөрөмжүүд дээр бол хэмэл оюун ухааныг ашиглах нь бол нэмэгдсэн. За тэгээд үүн дээр мэдээж бас хамгийн том тодорхойлсон одоо гаргаж ирсэн 2025 онд нөлөөтэй байсан зүйлс гэх юм бол Nvidia-гийн GeForce RTX 50 гэдэг одоо чипүү анх удаа тэнд зарлагдсан. Би буруу санаагүй бол бас Nvidia-гийн зүгээс бол Blackwell суурь буюу өндөр хүчин чадалтай хэмэл оюун ухаан хагас дамжуулагчийн суурийг бол бас зарлж ирсэн. Энэ нь бас одоо хэмэл оюун ухааны хөгжил болон одоо энэ бүтээгдэхүүнүүдэд илүү үр дүн гаргасан юм шиг гаргасан гэж бол би харж байгаа. За мөн дээрээс нь нөгөө CES дээр бас нэг зарлагдсан зүйл гэх юм бол маш олон хөрөнгө оруулалт Европын албаа, Америкийн зүгээс бол маш том өндөр дүнтэй хөрөнгө оруулалтуудыг бол хэмэл оюун ухааны салбарт хийнэ гэж одоо ажиглагдчихсэн. Мөн дээрээс нь бол нөгөө бүтээгдэхүүн продуктууд дээр бол ахиас твшил гарсан. Жишээлх юм бол хэмэл оюун ухаан ашигласан одоо 8K OLED mini OLED дэлгэцүүд бол илүү нөгөө хэрэглээнд нэвтэрч эхэлсэн. Илүү панелийн одоо дэлгэц буюу бидний хард заншнаар бол телевизийг одоо үзэх одоо чанар бол илүү энэ дээр бас гарч ирсэн. Үүнтэй холбоотойгоор wearable төхөөрөмжүүд дээр илүү хэмэл оюун ухаан суурилж эхэлсэн. Wearable төхөөрөмжүүд дэлгэцтэй боллоо. Wearable төхөөрөмжөөс орчуулах хийх боломжтой боллоо гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлсүүд бол юун дээр CES дээр танилцуулагдсан. Мөн дээрээс нь бас нэг одоо хэмэл оюун ухааны чиг хандлагыг одоо тодорхойлсон гэж одоо арай хэлж болохгүй бах. Гэхдээ одоо хамгийн одоо ахиц үзүүлсэн зүйл бол нөгөө гэр ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүд дээр бол бидний хамгийн их туршигдж байгаа бүтээгдэхүүнүүд бол хэмэл оюун ухааныг оруулж өгнө, илүү оруулж өгнө гэд ухаалаг гэр одоо ахуйд ашиглагддаг роботууд одоо вакуум смарт төхөөрөмжүүд бол CES дээр зарлагдсан. Үүнтэй холбоотойгоор компаниуд үүнтэй адил хэмжээний бүтээгдэхүүнүүдийг бол бас хийж ирсэн. Тэгэхээр миний одоо хамгийн сүүл сонгож авсан мэдээ бол CES-ийн алдчихгүй муу юм байна гэж. За чиний 25 оны хамгийн
хамгийн сонирхолтой бүтээгдэхүүн. Бүтээгдэхүүн үү? Your favorite. Юу юм болоо? Ray-Ban. Тэр хоёрсан. Google-ыг адилхан бүтээгдэхүүн хийж байгаа ш. Тэгээд юу Samsung хамтарч байгаа. Тийм үү? Тий. Саяхан. Тэгээд юу Meta болохоор Ray-Ban-аар дизайнаа хийлгэж байгаа штэ. Google, Samsung хоёр болохоор хинээрээ хийлгэж байгаа гэж бодож байна. Солонгосын компани. Амар сонирхолтой. Gentle Monster. Yeah, Gentle Monster. So Gentle Monster Samsung Google 3 нийлж байгаад одоо юу гаргаж байгаа. Шил гаргаж байгаа тийм. 26 онд баг гарч байгаа. 26 онд гарч байгаа. Тэгэхээр Gentle Monster орж байгаа бол загвар нэлийн сайн гарч байгаа. Загвар нэлийн сайтай баг тийм. Амар загварсан. Бус юмнаар ажиллахгүй хаа загвартай л нэг. Тэгээ Samsung-ийн софтвер сайн биз дээ. Samsung ерөнхийдөө илүү hardware талаараа явж байна. Одоо чинь Samsung өөрийнхөө сая нөгөө VR гаргасан шүү дээ. Бас Google-тэй хамтраад. Тэгээ ер нь Samsung Google хоёрын partnership нэлээд хүчтэй байна. Ер нь яг ингээд Samsung бол бид нэр hardware-ээ бол тулах чинь тэгээд Google болохоор software-ээр тулгачих. Тэгээд тийм маркетед бол маш өрсөлдөөнтэй үнэтэй тийм шинэлэг гой бүтээгдэхүүнүүдийг бол гаргаа яваад шүү дээ. Тийм. За тэгэхээр өөр таны бас ингээд энэ тавда оруулаагүй яриа гэж бодож байсан сэдв юу вэ? Өөр ерөнхийдөө бол зөндөө л байна. Хоёлаа хідэн ч мэдээ ер нь бол хамрав. Гэхдээ маш сонирхолтой жил байлаа. Гэхдээ үнэхээр хиймэл оюун ухааны жил байлаа. Тэгээ 2026 миний бодлоор нөх өөр байхгүй байх гэж бодож байна. Яг саяын хоёулангийн ярьсан 10 мэдээ ингээл үргэлжлэл миний бодлоор бол явна. Тэгээд зүгээр эцэст нь ингээ хэлэхэд хүн төрөлхтөн технологийн ингээ дэвшил дэндүү хурцтай явж байгаа юм шиг надад санагдлаа. Тэгээд дараа ондоо бүгдээрээ уулзъя. Тэгээд бас манай бидний орхих дуусан илүү сонирхолтой хэрвээ мэдээнүүд байгаа бол мэдээж байгаа. Тэгэхээр тэднэргээ бас бид нартай хуваалцаарай, комент дээр бичээрэй. Тэгээд бүгдээрээ дараа жил хоёлаа он гарангууд таамаглал яваа гэж бодож байгаа тийм 2026 онд юу болох вэ гэсэн таамаглалаа гаргая. Тэгээд хоёлаа хэр бас тэр нь зүг байх нөө тийм шалгаа яваа тийм. За тэгээ энэ онд бид нартай хамт байсан баярлалаа тийм. Дараа жил уулзъя. Манай подкастыг сонсож байгаа сонсогчдоо бас баярлалаа. Шинэ оны минь төргий. Шинэ оноо сайхан гаргаарай. За бай. За бай. Окей.